Ховд аймгийн ногоон хөгжлийн хөтөлбөр нь байгаль орчин хүн дээлтэй үйлдвэрлэл цэвэр технологиг нутагшуулах, экосистемийн үйлчилгээний тогтвортой байдлыг хангах, байгаль дээлтэй чадвар дадалтай нийгмийг цогцлоох, ногоон амьдралын хэв маягийг төлөвшүүлэх зорилтыг тодорхойлсон бодлогын цогц баримт бичиг юм а. Ховд аймаг энэхүү баримт төвчгээ боловсруулан хөтөлбөрөөр батлан хэрэгжүүлж байгаа нь Монгол улсын 21 аймгаас ногоон хөгжлийн хөтөлбөрөөр баталсан 2 аймгийн нэгэнд болж байгаа юм а. Өнөөдөр уур амьсгалын өөрчлөлт, өнөөдөр байгаль экологийн доройтол, бэлчээрийн доройтол энэ чухал асуудлууд өнөөдөр бид бүхний хамгийн чухал асуудал байгаа учраас энэ Ховд аймгийн иргэдийн төлөөллийн хурлаар ногоон хөтөлбөрийг батлах зүй ёсны шаардлага байсан юм а. Тэгэхээр энэ хөтөлбөрийг баталснаар манай аймаг 2030 он гэхэд энэ 10 жилийн хугацаанд бол сэргээг тэрчин хүчний ихэнх их усврыг нар салхи усны их усвраар бүрдүүлсэн замун энэ ногоон хөтөлбөрийн хүрээнд аймгаа ойжуулах замун уур амьсгалыг дугааруулах үүднээс усан сан нэлээд олныг байгуулсан ийм байдлаар хөтөлбөр бол хэрэгжинэ. Ногоон хөгжил гэдэг зөвхөн мод тарж цэцэг ургуулах ажлаар хязгаарлагдахгүй. Наанд ч л усаа хэмнэхээс эхлээд хүний амьдралын бүхий л хэрэгцээ шаардлагад тулгарч байгаа хэрэглээгээ зүү зохистойгоор хянаж ашиглах нь ногоон хөгжилд оруулж байгаа асар том хөрөнгө оруулалт болох юм а. Ховд аймаг ногоон хөгжлийн хөтөлбөрөө олон төсөл хөтөлбөр олон улсын байгууллагын дэмжлэгтэйгээр хэрэгжүүлэн ажиллах бөгөөд энэ ажлыг Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрын Алтай соёны бүсийн салбараас ихээхэн дэмжиж санаачлаг гарган ажиллахаар болж байна. Яах аргагүй бол манлайлагчдын түүчээ болж ингэж ажиллаж байгаа. Тэгээд энийг эхнээс нь аваад бид нар бас хэрэгжүүлэх, төлөвлөх энэ үе шатнд бол Дэлхийн байгаль хамгаалах сан дээр нь олон улсын байгууллага болох энэ дэлхийн ногоон хөгжлийн байгууллага газрын доройтол нөөцүүд хамгааллыг нэвтрүүлэх төсөл аймаг өөрөө бол энэ санаачлагтай ажиллаж байгаа. Тэгээд энэ олон улсын байгууллагууд зөвхөн илүү анхаарал хандуулж энэ ногоон хөгжлийн хөтөлбөр тогтвортой хөгжил гэсэн энэ үзэл баримтлалыг аймгийг хэрэгжүүлэхэд бол их хүч нэмэр өгч ажиллана байхаа гэж бодож байна. Ховд аймгийн ногоон хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд анх удаа зохион байгуулсан ногоон элч 2016 ёслолын арга хэмжээний хүрээнд ногоон эдийн засаг, ногоон үйлдвэрлэл үйлчилгээ, ногоон ажлын байр, ногоон боловсрол, ногоон байгаль гэсэн 5 номинацаар ажлын хэсгийн шалгаруулалтаа явуулж ногоон элч 2016 ёслолын арга хэмжээний үеэр хүндтэй шагналыг нь гардуулан өглөө. Өнөөдөр бол ногоон хөгжлийн хөтөлбөрөө иргэд олон нийт албан байгууллагуудад сурчлан таниулах арга хэмжээг зохион байгуулж байна. Энэ ногоон хөгжил маань бол зөвхөн байгаль орчны салбарын ажил биш. Энэ бол салбар хоорондын уялдаа холбоог хангаж иргэн аж ахуй нэгж хүн бүрийн оролцоотойгоо үүднээс ногоон хөгжлийн хөтөлбөр маань хэрэгжих учиртай. Тийм учраас энэ арга хэмжээг ногоон элч, ногоон хевсний баяр гэдэг нэрээр анх удаа ингэж зохион байгуулж байгаа ачаал бүгдэлтэй юм а. Байгаль орчин дээлтэй хүлэмжийн ялгарал багтай дэвшилтэд технологид суурилсан үйлдвэрлэл үйлчилгээг нэмэгдүүлэх зорилгоор олгосон зээл, буцалтгүй тусламж үзүүлсэн зэрэг үзүүлэлтүүдээр Хас банкны Ховд аймаг дахь салбар ногоон эдийн засаг, байгалийн нөөцийн хэмнэлттэй дэвшилтэд технологид суурилсан хүлэмжийн ялгарал багтай үйлдвэрлэл үйлчилгээг шинээр бий болгосон өргөтгөл шинжилэлт хийсэн зэрэг үзүүлэлтээр болд захиралтай насны дурсамж хоршоо, ногоон үйлдвэрлэл үйлчилгээ, мал сүргийн тоо төрлийн зохистой харьцааг бүрдүүлсэн, бэлчээрийн даацад тохирсон малын тоо толгойг зохицуулах, өвчлөлгүй бүсийг бий болгох арга хэмжээг авч ажилласан, аймагт ирэх гадаад дотоодын жуулчдыг татах, ая тухтай байдлыг хангах зорилгоор хийсэн хөрөнгө оруулалт, шинээр бий болгосон маршрутад зохион байгуулсан арга хэмжээ зэрэг үзүүлэлтүүдээр Ховд аймгийн бэлчээр ашиглагчдын холбоо, ногоон ажлын байр, ногоон амьдралын хэв маягийг бий болгох зорилгоор дэвшүүлсэн сайн санал санаачлага, байгаль орчныг хамгаалах талаар хэрэгжүүлсэн олон нийтийн арга хэмжээнд оролцсон байдал, дотоод гадаадын төсөл хөтөлбөрүүдэд хандаж хөрөнгө оруулалт татсан байдал зэрэг үзүүлэлтүүдээр Жаргалан цумын прогресс дунд сургуулийн ногоон боловсрол, байгаль орчны доройтлыг бууруулах, нөхөн сэргээлт хийх, цөлжилт, газрын доройтлыг бууруулах, хариу арга хэмжээ авах, дасан зохицох зорилгоор өөрийн санаачлагаараа сүүлийн жилүүдэд шил хуванцар савыг цуглуулан үйлдвэрлэлд нийлүүлж ирсэн амжилтаараа иргэн бадамхорлоо ногоон байгаль номинацийн эзнэр тус шалгарч хүндтэй шагналаа аймаг орон нутгийн удирдлагуудаас гардан авлаа. 2016 оны байдлаар бид байгаль орчин дээлтэй эко зээл нийт 300 гаруй сая төгрөгийн зээлийг Ховд нутгийнхаа хөрсөн дээр буулгаж бизнесийг санхүүжүүлсэн байна. Тэгээд биеийн шагналыг бол хийж үтгэж байгаагийн хувьд хийснийхээ хувьд энэ шагналыг надад олгож байна гэж бодож байна. Мал, малчин, бэлчээр гурвынхаа төлөө өнгөрсөн хугацаанд бас чамгүй зүтгэж ажилласан
За бэлчээр хамгаалах үйлстэй бас чамгүй амжилт гаргасан гэж бид бүхэн бодож байна. Манай аймаг онцлог 2 голтой 2 голын дундуур одоо мод тэрвэл яасан бэ гэдэг ийм санаачлаг манай сургууль анх гаргаад тэгээд түүнийг яг хавар одоо цаас яг цаас хайдаггүй байхад голын дундуур яваад аль хэсгээр мод тариул одоо илүү ургах боломжтой байдаг ийм судалгааг бол байгууллагчныгаа цаашдаа хамтран зохион байгуулсан байгаа. Энэ бол манай байгууллагын одоо онцлог ажил болж байгаа юм аа. Ногоон байгууллага бий болгох тулд бодитууд яг нэг хог хаягдл 2 төсвөөр дээр ажилладаг. Тэгээ байгаль орчныг дороотлыг бохирдуулж байгаа, хаа хамаагүй хаягдж байгаа. Одоо шил, лаа, цуунцэр, сав гих мэтсэн зүйлийг одоо бас өөрийнхөө чадлын хүрээнд өөрийнхөө хэмжээнд одоо бас татаж буцааж нийлүүлэх юм ажлыг одоо 20 жил хийж ирсэн. Ийхүү Ховд аймаг ногоон хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд ногоон хөгжилд хувь нэмрээ оруулан ажиллаж байгаа иргэд аж ахуй нэгж байгууллага анх удаа шалгаруулан шагнаж урамшууллаа. Уг арга хэмжээг цаашдаа жил бүр уламжлал болгон зохион байгуулах бөгөөд жил ирэх тусам оролцогч байгууллагуудын тоо цар хүрээ өргөжхийн зэрэгцээ иргэн бүрийн ногоон хөгжилд оруулах хувь нэмэр санал санаачлах нь нэмэгдэнэ гэж зохион байгуулагчид үзэж байна.